Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Манай ээлжид подкастаар өнөөдөр Төв банк юу гэдэг вэ гэсэн сэдвээр зочин хөтлөгч болон манай зочд маань ирсэн байна. Тэгэхээр Төв банк юу гэдэг вэ гэж ярихлаар яалтчгүй одоо Төв банкны ажилтнууд нөгөө талаар Төв банкны үйл ажиллагааны чиглэлийн талаар ярина. Гэхдээ өнөөдрийн подкастын онцлог нь болохоор бас илүү чөлөөтэй ярих гэж зорж байгаа. Тэгээд юун төрөнд талаараа зочтой танилцуулъя. Манай Монгол банкны нөөцийн өдрийн санхүүгийн зах зээлийн газрын захирлын нэгчин. Манай Монгол бодлогын газрын захирал Баярдава. За манай зочин хөтлөгчөөр болохоор банкны холбооны Солонгоо оролцоор байсан байгаа. Тэгээ миний бие батчин тэгээд бид хоёр асуулт асуугаад явна. За тэгээд юун төрөнд талаараа төрөө хэлсэнчлэн чөлөөтэй аль болох өөрийнхөөрөө ярилцлага өгөхийг хүсье. Төв банк гээд ярихлаар ялтчгүй та хоёр төрүүлээд Монгол банкнд орж исэн түүхээс хаваалцаач. Хизээ орчих, яг орчихт юу болчих, тэр түүхүүдээс хаваалцаач. За би эхэлж байна тий. Тий намайг бочин танилцуулснаар ингэчин гэдэг. Тэгээд яг би Монгол банкнд 2004 онд орж исэн. 2004 онд анх одоо нөгөө их сургууль төгсөөд ер нь Монгол банкнд шууд орсон. Тэгээд анх орохдоо Монгол банкны тамгын газарт тухайн үед манай Чулуунбаатар ерөнхийлөгч байсан. Чулуунбаатар ерөнхийлөгчийн туслахаар нэг сар гарan ажиллаад тэгээ валютын газарт орж исэн. За валютын газарт анх одоо нөгөө төлбөрийн тэнцлийн статистик хариуцсан эдийн засгийн ажилд орж исэн. Тэрнээс хойш одоо энэ чинь 21 жил болсон үү тийм л байна та. Нэлээд өг. За намайг Баяртава гэдэг. Би 2006 оны 6 сарын 2-нд мөнгөний бодлогын газар банкны нөөцийн эрэлт нийлүүлэлтийн таамаглал хариуцсан дадлагчч эдийн засгч гэдэг албан тушаал дээр Чулуунбаатар ерөнхийлөгчийн тушаалаар за тухайн үеийн мөнгөний бодлого судалгааны газрын захирлын хүүг захирлын шалгалтаар ингэж ажилд орж исэн байна. Тэгэхээр хоёул Чулуунбаатар чук хэлж үед орж исэн шүү дээ. Тухайн үед орж ихт Монгол банк одоо бас нэлээд өөр байсан баг. Тухайн үед тохиолдож исэн хөгжилтэй төвхүүд байна. За тэгээд бас манай зочин хөтлөгч Солонгоос асуух юм байвал асууж болно шүү дээ. Тэгж болно шүү. Хөгжилтэй төвх гэвэл би одоо хүмүүс дандаа л ярьдаг. Анх нөгөө ажилд ороод Чулуунбаатар ерөнхийлөгчийн туслахаар орсон. Тэгээ намайг тэр үе Чулуунбаатар ерөнхийлөгчтэй адилхан байна гэж. Тийм шүү дээ. Тэгээ үүдэнд сууж байгаа хүүгээ ажилд авчиж байгаа хүмүүс тэгжиж тоглоом өгдөг гэсэн шүү дээ. Одоо нөгөө Монгол банкнд чинь ерөнхийдөө дандаа нөгөө гадны сургууль төгссөн хүмүүсийг зөвхөн авдаг те дотоод сургууль их сургууль төгссөн хүмүүсийг авдаггүй ч гэдэг юм тийм яриа байдаг шүү дээ. Тэгэхээр тэр дээр та хоёр маань юу гэж бодож байна? Та хоёр маань хоёулаа их сургуулийн бакалавра дотооддоо төгссөн үү? За яг хуу тэр ойлголт бол ер нь бол өрөөсгөл ойлголт тийм. Монгол банкнд ажилд орохын тулд одоо шалгалт авдаг. Тэгээд тэр шалгалтанд бол заавал гадаад төгссөн гэдэг тийм шалгуур байдаггүй. Дотоодод их сургууль төгссөн одоо бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй бүх хүнд бол нээлттэй байдаг. Мэдээж хэрэг нөгөө шалгалт өөрөө аль газар аль албан тушаал дээр авч ийнө гэдгээс хамаараа шалгалтын дотор хагуулга бол өөр банкны газар дээр авч ийнө, мөнгөний бодлого дээр вэ нөө, судалгаан дээр вэ нөө, эсвэл одоо нөгөө аль нэг туслах одоо тийм мэргэжлийн чиглэл дээр авч ийнө гэдгээс хамаарат өөр байдаг. Тийм манай би бол тэр бас өөрөө 7 жилийн өмнө олон нийтийн босрал мэдээллийн төв гэж байсан манай нэгч тухайн үед л яг ярьжсэн бас айгүй олон удаа ярилцлаганд орж ирсэн баг 3-4 удаа ярилцлаганд орж иж Монгол банкнд орж ирсэн. Тэгээд манай бас албанд бол яг Солонгогийн асуултанд дээр бас өргөжлүүлээд хэлэхэд манай албанд бол одоо Монгол улсын их сургууль болон санхүү эдийн засгийн их сургуулиас орсон хүмүүс байдаг. Тэгээд яг хуу анзаарч яхад нэг онцлог нь юу гэхээр манай эрдэм шинжилгээний уралд нэлээд амжилттай оролцсон тийм хүмүүс айгүй анзаарагдаад тэгээд шалгалтанд ч үнэхээр амжилттай оролцоод тэнцээд Монгол банкнд ороод идэг тийм төр зэрэгтэй тий. Тийм нөгөө түрүүний асуултанд би бас дутуу хариулсан байна. Миний хувьд бол нөгөө 2003 онд Мөсийн эдийн засгийн сургуулийн эдийн засгийн онолын нөгөө бакалаврын ангийг төгссөн. Бакалавр эдийн засгийн онолын бакалавр гэдэг мэргэжлэр тэгээд 3 оноос 6 он хүртэл санхүү эдийн засгийн их сургуулийн эконометриксийн тэнхимд багшлаад 3 жил багшлаад тэгээд дараа нь Монгол банкны нөгөө ажилтаа авна гэсэн нэг зар сонин дээр явж байхаар нь тэрний дагуу бүртгүүлээд тэгээд тухайн шалгалт өгöd орж ирсэн мэт. Яг нөгөө BDD ярилцлагч угаасаа Төв банк юу хийдэг вэ гэдэг тийм төрөнд яригч байгаа. Тэгэхээр Монгол банкны хувьд бол яг Баярдава захирал сая бас хэллээ. Манайх шин дотроо
одоо төв банкны хуулиараа 6 тонн үндсэн чиг үүрэгтэй. Тэгээд тэр чиг үүрэг тус бүртээ шаардлагатай мэрэгжил одоо тавигдах шалгуурууд нь ондоо. Тэгэхээр дөрөв хэлсэнчлэн эдийн засаг, за мөнгөний бодлого, банкны янз шалгалт, олон нийтийн боловсрол, мэдээллийн технологи гэд нэлээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас энэ чиглэл тус бүрдээ л шаардлагатай боловсруучны шалгууруулж авдаг байгаа. Тэгэхээр зөвхөн гадаад хэлтгүүд дотоодоос бид нар шалгууруулаад авч байгаа. Манай дээр яг түрүү хэлж байгаа манай төв банк юу гэдэг вэ гэсэн энэ сэдвэр бол манайхаас сургалт ордог цахим мэдээлэл бус чиглэлээр бүгдэрийн мэдээлэл өгдөг. Тэгэхээр ийм бас гарын авлага гэдэг. Та бүхэн бас төв банк юу хийдэг вэ гэдгийг ойлгосноо одоо манай төв банк энэ сэдв маань өөрөө бол санхүүгийн боловсролын нэг хэсэг болоод явж байгаа ч маш их чухал агуулгатай. Өөрөө төв банкны үйл ажиллагааг ойлгосноор одоо цаашлаад жишээлх юм бол инфляц мөнгөний бодлогын хуультай хамаарал тэрүүнийг хамгийн ихний түвшинд нь ойлгож юм гэх мэт. Тэгээд яг хуу төв банк юу гэдэг энэ сэдвийг орох би өөрөө хичээл хүүхдүүдээр орж яхад мэрэгжил сонголт дээр бас их хүүхдүүд асуудаг. Төв банкны ажилтнууд яг юу гэдэг юм бэ? Өдөр тутмын ажил. Жишээлх юм бол нөгөө эдийн засгчлэр хүүхдүүд чинь зүгээр тоон дээр л суугаад идэг. Бас эдийн засгч нар чинь өөрснөө бас олон төрөл шүү дээ, тэ. Тэгэхээр жишээлх юм бол та хоёр яг газар нэгж дээрээ жишээлх юм бол мөнгөний бодлого хэлсгүй нөтөр санхүүгийн зах зээл дээр залуучууд юу хийж байна? Альсгүй бол өдөр тутмын төвшөнд нь алей өөр байгаа шүү дээ. Өдөр тутмын ажилласаа бас. Яг уу манай газар одоо нөөцийн удирдлага санхүүгийн зах зээлийн газар гэдэг нэртэй. Тэгэхээр манай газрын үндсэн чиг үүрэг нь ерөнхийдөө мөнгөний бодлогын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байгаа. Тэгэхээр мөнгөний бодлогын шийдвэр одоо бодлого нь тодорхой болохоор энийг нь хэрэгжүүлдэг газар нь ерөнхийдөө манай газар гэсэн үг. Тэгэхээр манай газрын хувьд одоо дотор 3 хэлтстэй. Нэг нь одоо манай нөгөө санхүүгийн зах зээлийн хэлтс гэдэг нь дотоодод яг мөнгөний бодлогын үйл ажиллагаа хэрэгжүүлдэг хэлтс байгаа. А нөгөө хэлтс нь гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсгээд Монгол улсын гадаад валютын нөөцийг удирддаг нэг тийм хэлтс байгаа. За 3 дахь хэлтс нь бол Эрдэнэсийн сан гэдэг Монгол банкн дээр Монгол улсын Эрдэнэсийн сан байршдаг. Тэгэхээр энэ үйл ажиллагааг хариуцсан тусдаа бас нэг хэлтс байгаа. Тэгэхээр яг манай нэрнээс харах юм бол ерөнхийдөө санхүүгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг одоо боловсрол мэргэжил нь ерөнхийдөө энэ санхүү талдаа хүмүүс байгаа гэсэн үг. За өдөр тутмын үйл ажиллагаа нь ерөнхийдөө нэг operational буюу тийм үйл ажиллагаа хариуцсан санхүүгийн зах зээл дээр одоо дотоодд бол жишээ нь мөнгө валютын зах дээр үйл ажиллагаа явуулна. За олон улсын тэр нөөцийн удирдлага дээр бол жишээ нь гадаад валютын улсын нөөцийг яаж оновчтой байршуулж одоо батлагдсан бат бүтэц тэр бенчмаркийн хүрээнд одоо өгөөж болох уу гэдэг тийм чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг хүмүүс байна. Нэлээд санхүүгийн зах зээлийн чиглэлээр тий. Мөнгөний бодлогын газрын хувьд бас дотроо хэдэн чиглэл бүрэгтэй байгаа тий. Яг уу төв банкны ерөөсөө хамгийн гол үндсэн үүрэг бол мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх ийм үүрэгтэй. Тэгээд тэрний хүрээнд бол ихэнхдээ л энэ газар дээр ажиллаж байгаа хүмүүс одоо эдийн засгийн шинжилгээ хийдэг. Эдийн засгийн шинжилгээг хийхдээ дотоод болон гадаад эдийн засгийн шинжилгээнүүдийг нэгтгэж байна. За дээрээс нь тэн дээрээ үндэслээд эдийн засгийн ирээдүйн төсөөл боловсруулна. Эдийн засгийн өсөлт, инфляц одоо ямар байх нь вэ те? Тэр мэдээлэл дээрээ үндэслээд мөнгөний бодлогын саналыг боловсруулад мөнгөний бодлогын хороонд шийдвэрийн төсөл одоо ингэж оруулдаг. Тэгээд мөнгөний бодлогын хороо шийдвэр гаргасныхын хойноос одоо манай мөнгөний бодлогын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг нөөцийн удирдлага санхүүгийн зах зээлийн газар төв банкны үнцаас бусад болон үйл ажиллагаануудаар дамжуулж хэрэгжүүлдэг ийм уялдаатай. Нэг нь одоо back office-ийн үүрэгтэй, нөгөөх нь front office-ийн үүрэгтэй гэж ойлгож болно. За тэгээд энэ хүмүүс яг өдөр тутамдаа юу хийж гинүг гэхээр зэрэг мэдээлэл цуглуулна гэхээр нэгдүгээр тоо мэдээлэл. За жишээлх юм бол одоо юу гэдгийг сар болгон үндэсний статистикийн газраас гаргаж байгаа нэгтгэсэн статистикүүд, банкнаас авч байгаа статистикүүд, за дээрээс нь дэлхийн зах зээл дээр, санхүүгийн зах зээл дээр дэлхийн одоо нөгөө commodity зах зээл дээр болж байгаа үйл явдлуудыг тоонуудыг цуглуулах. За дээрээс нь тэн дээр болж байгаа үйл явдлуудын мэдээллийг цуглуулах илүү чанарын шин чанартай мэдээллүүд. Энэ нь өөрөө тэр нөгөө эдийн засгийн шинжилгээнийх нь ихний хэсэг болж байгаа. Тэгэхээр энэ их мэдээллийг одоо цуглуулж боловсруулах ажлыг бол тэр тухайн асуудал хариуцсан эдийн засгч бол хийж байгаа. За энийг шинжилгээг хийхээсээ гадна нөгөө ирээдүйн төсөөл боловсруулах гэж байгаа учраас ирээдүйн төсөөл боловсруулах тэр загваруудыг хөгжүүлдэг. Одоо эконометрик загварууд, статистик загварууд, за дээрэс нь эдийн засгийн нөгөө онол дээр суурилсан бүтцийн загварууд гэдэг ч юм уу. Тэрийг хөгжүүлэхэд тухайн мэрэгчлэлтэнд саяын эдийн засгийн онолын мэдлэг нэг талаас хэрэгтэй, нөгөө талаас нь тоон шинжилгээний мэдлэг хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр эдийн засгийн онолын мэдлэгээс гадна тэр тоон шинжилгээний мэдлэг гэдэг нь юу вэ гэхээр статистикийн арга техникүүд, одоо эконометрик шинжилгээний арга техникүүд. Хоёрдугаарт нь сүүлийн үед одоо мэдээлэл маш их юм том. Тэгээд одоо тийм нарийн давтамжтай өдөр тутмын бараг цагийн шахуугийн мэдээлэлүүд их гарч ирж байгаа. Тэр нь өөрөө ингээд шинэ мэдээлэл болж байгаа учраас тэрийг боловсруулах ажил маш их одоо хүний нөөц шаардж байгаа. Тэгэхээр тэр хүний нөөцийг
аль болох бага ашиглаж одоо тэр мэдээллийг яаж хурдтай боловсруулах уу гэхээр одоо нөгөө програмын мэдлэг Тийм ээ. мэрэгчлэнүүдэд бол шаардлагатай болж эхэлж байгаа. Тэр их хэмжээний тоо мэдээллийг боловсруулахад яалтчгүй одоо дата шинжилгээний програмуудыг код бичиж одоо ажилуулах ийм ажилтаа. Жишээлх юм бол одоо юу гэдгийг US дээр бол хуучин хүмүүс ингээл нэг коноптерал эргээс боддог гэсэн бол одоо бүх тоогоо цуглуулад ингэдэг тийм програм код бичдэг болсон. Stata R, MATLAB гэдэг энэ програмуудын тусламжтайгаар энэ их том нүсэр одоо шинжилгээний аргуудыг бол хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр эдийн засгийн онлын мэдлэг, тоон шинжилгээний одоо програмын мэдлэг, дээрэс нь статистик шинжилгээний мэдлэг, за дээрэс нь гадаад дотоод альч талаас мэдээлэл зөвлөж байгаа учраас одоо хэлний мэдлэг, дээрэс нь мэдээж энэ бүх ажлыг хийж яхад бол нөгөө коммуникац хүмүүстэй нөгөө үр дүнтэй харилцах ийм ур чадварууд. Тэгээд энэ мэдээллүүд цуглаад нэг хүний ажил нь дангаараа биш бүгдээрээ ингэж нийлж идэг учраас нөгөө багаар ажиллах чадвар ийм зүйлүүд бол өдөртний амьдралд байнга хэрэгжиж байгаа. Одоо ингээд тарын саний ярьснаар бол одоо ингээд Монгол улсын мөнгөний бодлого за тэрний хэрэгжилтийг хангах нөөц удирдлагын газар гэл энэ одоо чухал хоёр газрын захирлуудаар ажиллаж байгаа хүмүүс тэр өдөр тутам одоо ингээд маш их мэдээлэлтэй ингээд одоо датаны дунд ажиллаж одоо энэ ажлынхаа стрессийг одоо яг яаж гаргадаг вэ? Тэ ингээд 50% юм чи мэдээж ингээд өдөржин бодоол тархи ажиллалаа ядраал тэ тэнгууд тэр одоо юу гэдгийнхаа одоо хаалгаас орохоос өмнө одоо нэг тайлж орох хэрэгтэй гэж нэг ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэрийг яаж зохицуулдаг вэ хүмүүсийн хувьд? Гүрэж тийм үү? Би юу л дээ одоо өөрөө магтсан болчих юм болов. Бас харьцангуй нөгөө хийж байгаа ажилдаа дуртагаас ч тэр юм уу. Бас бидний хийж байгаа ажил ингээ үр дүнтэй байхаар энэс урам одоо зориг авдаг ч юм уу. Энэс болдго юм уу. Бас харьцангуй тийм стресс гайгүй. Энэ ажлаас болоод одоо стресстэй энэ дээрээсээ болоод бас тийм өөрөө ч юм уу эргэн тойрны хүмүүс хүндрүүлээд тах асуудал гардаг. Тэгэхээр энэ бас нөгөө талаар юунаас болж юм тэгэхээр нөгөө хамт ажиллаж байгаа хүмүүс нь бас хэвтийнх нь нэг баг болоод хамт сайхан ажиллаад байгаа нь болдог байх л та тийм. Манай Монгол банкны бас нэг онцлог юу нэ тийм шүү дээ. Бид нэр бусад төрлийн байгууллагуудтай харьцуулах юм бол боловсон хүчин бас харьцангуй сайтай. Хүмүүс нь бас бусад байгууллагуудтай харьцах юм бол харьцуулахад доктор сууршилттай бас харьцангуй ажилладаг. Тэгэхээр хоорондоо ер нь хэвтэй нэг баг болжсэн ажилтдаг. Эннийх нь ч бас үр дүн гаргадаг л. За миний хувьд бол яг нэг тийм аль болох бага стресстэй байх юм уу эсвэл стрессээ ингээд гаргах нэг одоо баримтлаад идэг юм гэвэл нэгдүгürt нөгөө дээр байгаа удирдлагатайгаа илүү тийм сайн ойлголцох хэрэгтэй. Хоёрдугаарт нь болохоор зэрэг өөрийнхөө удирдлаганд байгаа тэр багтаага их сайн бас ойлголцох хэрэгтэй. Дээшээ болон доошоо. Тэгээд тэр уур амьсгал ойлголцож байгаа уур амьсгал өөрөө хүний одоо нэг талаас ирж болох асар их хэмжээний стрессийг бол байхгүй болгож байгаа. Одоо үл ойлголцол байхгүй нэ гэсэн үг. Тэр бол өөрөө стресстгүй байхад хажууд удирдлага тэгээд удирдлагандаа байгаа хүмүүсээ стресстүүлэхгүй тайван ам болон тэр ажиллаа хийх тэр болцоог нь болгож байгаа гэж ойлгодог. Тэгэхээр зэрэг хэрвээ тэгж чадах юм бол аль ч талдаа ер нь бол илүү бүтээмжтэй бага цаг дээр илүү их ажил амжуулах юм болцоо. Тэр нь юунаас болж ийнө гэхээр зэрэг тэр хамт олонны уур амьсгал өөрөө хүмүүсийг хооронд нь нээлттэй нэг open mind гэж ярьдаг тийм байлгаж чаддаг. Тэгээ тэр нь эргээд нөгөө хүмүүсийг хоорондоо мэдээлэл хуваалцах нөгөө brainstorming хийх байдлаар маш их хэмжээний одоо цаг хугацаа хэмнэх юм болцоог болгож байгаа. За ерөнхийдөө яг нөгөө хийж байгаа ажилтай холбоотой байнгын ажлын ачаал бол мэдээж бол байгаа. Гэхдээ тэрийг одоо аль болох ингээд зарим үед бол ингээд байнга бодохгүй байхыг бол хичээдэг. Тэгээд спорт бас нэг хийх нь бас нэг тэрнээс сэргийлэх нэг арга гэж боддог. Тэгээд заримдаа бол хамт олонтойгоо зааланд сакс тоглоно, волейбол тоглоно, нэг хаяа чадахгүй байж бас нэг теннисний аркид бариад нэг хүмүүстэй хөгжилтэн. За нэг заримдаа бол нэг дартс тоглолчин тий. Эсвэл нэг хүмүүстэйгээ хөзөр тоглолчин заримдаа гарч одоо юу гэдгийг ресторан зоогийн газраар явж одоо пивми уун тий. Нөгөө corporate drinking гэж ярьдаг штэ. Тийм бол хамт олонны дунд байдаг. За тэрийг бол аль болох даалгасахгүй ингээд бас оролцохыг хичээдэг. Тиймэрхүү л байдалтай. Зөв. Би нөгөөсөө ярдаа сохил хэлжсэнийг сонсож инээ төрчл. Энэ жил манайх нөгөө 100 жилгээд бас бүх газрууд л ер нь нөгөө спорт олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй болж ширүүн барашаас. Манай газрынх намайг энэ спорт интерээр нэг явахгүй юм чинь олон нийтийн тэр 6 цэнгэл хариуцсан үг ярьдаг. Энэ жилийн турш би тийм юм хийх юм шиг. 6 цэнгэл юу хийх вэ? Корпорейт уул тиймэрхүү юм хийх одоо яа. Зөв.
Одоо ингээд хоёрыг та сонсоор одоо хоёулаа 2004-өөс 6 онд ингээд Монгол ангинаа ажлынхаа гараа эхлээд тэгэхээр мэрэгчлэнүүдээс эхлээл одоо ингээд хамт ажиллаад одоо бүр нэг газар биш гэсэн ажилласан байгаа шүү дээ. Тэгээ одоо болохоор яг мөнгөний албан газрын захирал за та нөөцөд бодлогонгууд ажлын хувьд одоо ингээд хоорондоо зөрөх шийдвэр дээр зөрөхтэй би биенийхээ одоо саналыг дэмжихгүй байх одоо энэ буруу штэ яхаараа юм сони юм шийддэм байж гэдэг юм те. Тим үеиг та хоёр яаж одоо даван тулдаг вэ? Яг гарч ирсэн Мөн тийм тэгжээс нөөсөж мэдээж ч одоо яг сайн хэлээ одоо ингээ 20 гаруй жил хамт ажилласан учраас юм дээр ер нь нээлттэй санал зөвлөсөн ч тэрийг ярьж байгаа л тийм шийдвэр гарна тийм. Тий, ер нь бол мэдээж одоо бүх юм амьдрал дээр чинь нэг юм хүмүүс ижлэх бодохгүй шүү дээ. Ягаад гэвэл тийч чинь нөгөө мэдээлэл өөр байгаа. Хүн болгон дээр байгаа мэдээлэл өөр. Тэгэхээр тэрийг ингээд заримдаа нийлэхгүй тохиолдлууд бол зөндөл гарна. Тэр тохиолдолд нөгөө мэдээллүүдийг нийлүүлэх нь их чухал байдаг. За ийм учраас би ингэж бодоод байгаа. Ийм учраас манай газрынхан ингэж бодоод байгаа тий. Гэхдээ эцэстээ ингээд шийдчих юм бол магадгүй ийм үүсч магадгүй тэр тохиолдолд ингээд нөгөө аль болох ингээд нөгөө бүтэн зургаар нь хараад нэг байж болох хувилбаруудыг яагаад тэгээд эцэстээ бол нэг тийм одоо консенсус гэж ярьдаг шүү дээ. Тим шийдэлд ингээд зөвшөлдсөн тим шийдвэрт хүрэх нь бол их чухал байдаг. Тэгээд ер нь тим шийдвэргүйгээр ингээд нөгөө front office back office болж ажиллаж байгаа газруудын хувьд бол тэгж ойлголцож уршаа ингэж явахгүй бол айгүй хүндрэлтэй байдал үүснэ. Тэгэхээр зэрэг аль болох тэгж тийм зөвшөлдсөн шийдэлд хүрэхийг бол хичээдэг юм. Яг хөө тэгэл зарчим зөрүүтэй байр суурьуд бол байнга л байна шүү дээ. та яа энийг юм бодоод байна уу? Кейс хатагдаад байна гэж. Нэг л кейс байгаад бодоод байна. Санал зөвлөлт юм өдөр болгон гарна шүү дээ. Ажил юм шүү дээ. Ёо Төв банкнд орхоос өмнө бас урд нь ажил хийж ирсэн үү. Тэгээд би болохоор өөрөө нөгөө хөрөнгөний зах зээл дээрээс ажлын гараагаа эхэлчихсэн. Тэгээд дөнгөж одоо Монголд ирээд нөгөө хөрөнгөний брокер дэлгэрийн компаниар хөрөнгөний бирж дээр очисон чинь яг үнэн хэлэхэд уул нь хүлээлттэйс л гэхдээ тийм амар quiet штэ тий гадаад хөрөнгөний бирж нь бол бүх юм болчихидэг гэтэл манай Монголд юу болоод байна гэх айгүй удаан байсан. Тэгээд хүлээлттэй арай л өндөр тавьчтай гэж бодож ирсэн. Тэгээд тэрүүндээ тохируулаад ер нь хүлээлттэй зөв өдрөх зүйтэй юм гэж ойлгож. Та хоёрт анх бодож ирсэн төсөөллөөс одоо ажилд орох процесс чи ямар хойжсэн? Залуучууд бас нэг. За би ч ер нь их сургууль төгсөөд анхны ажилд орсон газ юм Монгол. Тэгэл нэг газарлууд дээр ингээ 20 жил ажиллаж шүү дээ. Тэгээ одоо динзаа орлуулж байгаа. Ер нь бол бас давуу тал шүү. Японочдод бол надад маш чандраар үнэлнэ гэж. Тэг яг анх орж явахдаа би одоо бас яг нэг үйлчлэг Төв банк одоо юу гэдгийг сайн мэдгүй л байсан. Тэгээд ороод ажилласан ерөнхийдөө хийж байгаа ажил, миний хийж байгаа юмнууд ерөнхийдөө бас ингээ үр дүнтэй. Ер нь яг Төв банкны онцлог нь бидний гаргаж байгаа шийдвэр болгон цаанаа өөр нөлөөтэй байдаг. Дандаа ихэнх нь юу дандаа бодлогын шийдвэрүүд гаргаж байгаа. Хүмүүсийн Монгол Улсын иргэн айл өрх болгоны амьдралд нь шууд нөлөөлдөг учраас маш аж холбогдолтой ажил хийдэг. Тэгээ энэ дээрээ ерөнхийдөө бас ийм ч учраас ч юм уу Монгол улсад ажиллах дуртай шүү дээ. Тийм нөгөө хуучин чинь би нөгөө 3 жил юунд ажилласан. Санхүү эдийн засгийн их сургуульд нэг багш хийсэн. Багш их одоо туслах багш хийгээл тэгэл нэг лекц ормоор болоо семинар орол тэгэл нэг тийм ажил хийсэн. Тэгээд тэр нөгөө академик орчин тэр сургуулийн орчин гэдэг ч юм бол айгүй тийм хөл хөдөлгөөнтэй бужигнаантай бүр илүү их тийм ойр дотн багш нарын ч хоорондоо оюутнуудтайгаа ч тийм орчин байсан. Тэгээд анх орж ирсэн үед бол яасан хэцүү тийм хүндийдүү ч юм шиг хүүтэн хүмүүс вэ гэж бодчихсон шүү дээ. Тэгээд сүүлдээ нөгөө хүмүүстэйгээ ингээд танилцаад нөгөө шинэ мэрэгчлэлтэн чинь хүн болгоноос л очиж юм асууна. Өрөө болгоноор орно. Тэгэл нөгөө хүмүүсээс мэдээлэл авах гал хүмүүстэй уулзсан. Тэр болгонд л ингээд нэг жоохон хилж өгтөө дургу байгаа ч юм шиг санагдаад тэрэнд нэг жоохон тохойд одоо бодоход стресстэй байсан юм шиг. Ямар муухай хүмүүс вэ гэж бодчихсон үе бол би. Тэгээд сүүлдээ ингээд нөгөө хүмүүстэйгээ танилцаад ингээд байнгын өдөртмийн харилцаанд ороод эхлэхээр зэрэг сүүлдээ тэгэл энэ хүмүүсээс илүү гоё хүмүүс хаач байд юм бол та гэж бодогддог болсон шүү дээ. Ер нь бол Нээлттэй яг тийм. Монгол банкны бас нэг мэдээж ажилд ороод нөгөө бас юмд давуу тал сул тал байгаа шүү дээ. Тэгээд дөнгөж орж явах сул тал нэрээ нэг тиймэрхүү мэдрэгдэн шүү дээ. Нөгөө ялцчгүй нөгөө татгшоо нэг интроверт гэж хэлдэг шүү дээ. Нэг тиймэрхүү хүмүүст авангаа шүү дээ манай Монгол банкны дээр ажилд. Тэгээд яг тиймэрхүү хүмүүсийн дунд орж ирээ багш хүний хөдлөөр илүү одоо нээлттэй resultтай юм чи яг тэгж байна. Тэгвэл эргүүлээд Монгол банкнд орж ирээд нэг давуу тал байгаа шүү дээ тий. Тэр давуу талуудаас бас нөгөө хүүхдүүд ч юм уу альсгүй бол Монгол банкны дотор нь яг юу болдгийг сонирхож байгаа хүмүүст хуваалцаач. Мэдээж бол мөнгөний бодлого тодорхойлогч одоо бодлого бацдаг болсод бол би бол яг зүгээр тэгж л бодож байна. Юун дээр одоо сүүлийн ингээд нөө хэдэн жил
би нөгөө нэг хүн ингээд ажилд авах процессд бол оролцож байна л да. Энэ бол ингээд нэг сүүлийн 10-аад жил нөгөө ахлах байх үедээ ч гэсэн шалгалтын материал боловсруулах нөгөө захирлууд үүрэг өгөөл тэгээл нөгөө ярилцлаганд нь хамт суух гэл тэр үеэс хойш. Тэгээ ингээ харж байхад шалгалтанд тэнцээд ярилцлаганд орж ирсэн тэр оюутнууд бол энэ байгууллагт орж ирэл ер нь бол яг мэрэгчлэн тийм одоо хүн болж төлөвшдөг. Анх орж ирж байгаа оюутнууд яг үүндээ хэдийгээр дипломын ажил бичсэн, рефератууд бичсэн ер нь бол нэг параграф танилцуулгын өгүүлбэрэл аятайхан бичиж чадахгүй тийм байдлаар орж ирдэг. Тэгээд тэр бол ихний гээд хэдэн сар үргэлжилдэг. Тэгээд цаашаа явсаар хагаад нэг 2 жил юм уу 3 жилийн дараа тухайн хүн бол үнэхээр яг тийм мэрэгчлэн болж өөрчлөдөг. Тэгэхээр тэр нэгдүгээр тэр бол маш их юм сурж байгаа гэсэн үг цаана. Яг нөгөө хичээл дээр үзсэн эдийн засгийн онолынхаа хичээлүүдийг амьдрал дээр сурж байгаа. Амьдрал дээр ингэж тэрийг ашиглаж ингэж янз бүрийн юмыг тайлбарж эхэлж байгаа гэсэн. Тоо цуглуулаад, evidence empiric юмнууд хайгаал. Тэгэхээр тэр утгаараа нэг талаасаа тийм сурсан онлоо амьдрал дээр ингэж хэрэгжилж туршиж үзэж байгаа тийм аналист болж байна гэсэн үг. Ер нь бол. Хоёрдугаарт нь тэгэхээр тэр хүн чинь мэрэгжлийнхээ хувьд бол асар өндөр түвшинд бол өсөж дэвжиж байна гэсэн үг шүү дээ. Дараагийн нэг юм яг орж ирж байгаа хүмүүс аналистаас гадна бас судлаач болж байгаа хүмүүс байна. Ялангуяа судалгааны газар орж байгаа эсвэл судалгаа төлхөө хийдэг тийм хүмүүс бол маш өндөр түвшний бол судлаач нар болдог. Тэгээд тэр ялангуяа энэ 4-5 жил энэ судалгаа хийж ингэж бэлтгэж жагаад анализ хийж жагаад гадагшаа сургууль яваад сурахад жишээлбэл тэр нь маш тийм хялбархан байдаг. Ер нь бол бид нар бол бүгдээрээ л тэрийг мэдэрдэг. Ялангуяа 2 жилийн магистрт явход эхний жилийн хичээлүүд бол дандаа л амархан байдаг. Эдийн засгийн санхүү хичээлүүд. Тэгээд юм бичгэд ч гэсэн амархан. Тэгэхээр тэр судлаачд одоо сүүлдээ зарим нь бол яаж нөхөр зэрэг олон улсын өндөр ранктай, өндөр оноотой тийм сэтгүүлүүдэд материал бол хэвлүүлдэг ийм судлаачд Монгол банкнд бол залуучууд их биш шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө талаасаа бол тэр аналистууд бол юу вэ нөхөр зэрэг эдийн засгийн шинжилгээ төсөөл хийж байгаа хүмүүс олон улсын валютын сан, Дэлхийн банк гэдэг тэндээс ирж байгаа дэлхийн одоо хүлээн зөвшөөрөгдсөн мундаг сургуулиудын PhD хийсэн тэр эдийн засгч нартай хамт суугаад ярихад бол ижлэх төвчний хэмжээнд бол ярьж чаддаг. Тэгэхээр зэрэг хэдийгээр энд ажиллаад доктор болоогүй ч гэсэн амьдрал дээр бол аль хэзээ доктор болсон байна гэсэн. Одоо мэдлэгийн хувьд, ярианы төвчний хувьд бол ялгааг болсон байдаг. Эсвэлээ энэ дэр хэлээ. Яг манайх хамгийн том Монгол банкны давуу тал гэх юм бол одоо шинээр ажилд орсон шинэ ажилтнанд одоо өөрийгөө хөгжүүлэх бүх боломжоор нь маш сайн хангаж өгдөг. Тэгэхээр баяр даваа захирал бас ерөнхийд нь хэлчихлээ. Монгол улсын хувьд бол Төв банк чинь одоо эдийн засгийн судалгаа шинжилгээний хамгийн том нөөц болцоотой номер 1 байгууллага шүү дээ. Тэгэхээр яг энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийх одоо сонирхолтой энэ чиглэлээр ажиллах хүсэлтэй байгаа залуучуудад бол өөрийгөө хөгжүүлэх энэ чиглэлээр бас мэдлэг чадвараа дэвшүүлэх бүх боломжоор нь хангаж өгдөг байгаа. За нөгөө талд нь манай үндсэн өөр нэг одоо Төв банкны хариуцсан үйл ажиллагаа бол санхүүгийн доктортой байдал. Тэгэхээр санхүүгийн доктортой байдаг гэдгийн хувьд бол Монгол банк нь өөрөө банкны зохицуулагч шалгалт хийдэг чиг үүрэгтэй байгууллага. Тэгэхээр энэ чиглэлээр ч гэсэн банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа одоо ажиллах сонирхолтой залуучуудын хувьд бол манай банкны шалгалт, банкны зөөрт бодлогын газар гэдэг 2 газар байна. Тэгэхээр энэ газар ажилд орвол яг л одоо Монгол улсын хувьд энэ санхүүгийн зах зээлийг 90% дангаар бүрдүүлж байгаа банк яаж ажилладаг гэдгийг ерөнхийд нь дотроос нь хараад мэдэх боломж бүрэн дүрмэн. Тэгээд өөр нэг зүйл нь болохоор би бас түрүүн хэлсэн Монгол банкны ажилтны одоо гаргаж байгаа шийдвэр бүх юм нь яг цаанаа эцэст нь бол бодлого болж хэрэгж болдог. Тэгээ энэ амьдрал дээр Монгол банк өөрөө шууд хэрэгжүүлээ явдаг учраас бидний хийж байгаа бүх ажил яг Монгол улсын иргэн айлгуулах болгоны хувьд бол шууд нөлөө үзүүлдэг байгаа. Тэгэхээр өөрөө хийж байгаа юм үнэхээр сайн хийж чадах юм бол ийм үр дүн гарч ин шүү гэдгийг хараад үнэндээ өөрөө бас нэг урам зориг аваад явах бүгэн боломжтой. Одоо ингээд нөгөө Монгол банкнд тойрчод ер нь аяг олон жил 20 жил хоёлаа бараг ажилласан. Тэгэхээр яг Монгол банкнд ажиллаж байхдаа одоо хувь хүний хавьд ч юм уу нэг юм ихтгэл үнэмшил эсвэл нэг зарчимтай болсон уу те одоо энийг бол би зээж ингэхгүй те би ямар ч үед одоо энэ зарчмыг баримтлан да гэж хэлдэг юм а те эсвэл зөвхөн за энийг одоо нэг ингэж болохгүй шүү гэсэн тийм ихтгэл үнэмшил би болсон байгаа юу? Яг уу Монгол банкнд би ороод би болсон гэдэг ч одоо юм л доо. Яг уу би зүгээр нэг юм яг Монгол банк одоо шинээр ингээл ажилтан болохоор бид тангаар хүргэх юм бол банкны ажил шинэ ажилтны нэг тангаар гэдэг. Тэгэхээр мэдээж Монгол банкны ажилтан болгоны нөргсөн хангалттай үнэлэх хэрэгтэй. Тэгэхээр хуулийн дагуу энэ бүх үйл ажиллагаа ажиллаа бол хэрэгжүүлэх хэрэгтэй явах ёстой. Зүгээр миний хувьд зүгээр нэг одоо сурч авсан юм нь л мэдээж
одоо Монгол банк ч юм бас харьцангуй олон оронд одоо том байгууллага л да. Тэгэхээр энэ том айлд ороод ажиллана гэдэг чинь мэдээж эргэн тойронд байгаа хүмүүстэй нэг баг болоод хүмүүстэй одоо үр дүнтэй хамтарч ажиллах нь чухал байна. Тэгэхээр энэ юм дээр бол бас би юм дээр суулцсан баха. Хоёрдугаар зүйл нь болохоор түрүүн бас баяртаа захиал бас хэлээ. Бидний энэ өрнөж байгаа бүх үйл явдал энэ одоо шинэ мэдээлэл цаг тутамд энэ бүх юм өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр Монгол банк өөрөө ингээд нөгөө эдийн засгийн бодлого гаргадаг байгууллага учраас ерөнхийдөө бодлогоо одоо нөгөө ийм одоо байгаа мэдээллийнхаа хүрээнд бид нар цаашдаа ямар байх вэ гэдэг төсөөлөл хийгээ шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр бидний гаргаж байгаа шийдвэр угаасаа мэдээлэл нь өөрөө ингээд байнга өөрчлөгдөж байгаа учраас бас их төвөгтэй. Тэгэхээр Монгол банкны за миний хувьд Монгол банкнаас нэг суусан юмнууд мэдээж энэ бүх юм дундаас шийдвэр яаж гаргах вэ гэдэг гэж байна. Тэгэхээр шийдвэр гаргахгүй байх ч өөр аяг асуудалтай. Тэгэхээр бодлого боловсруулж байгаа хүмүүс бодлого боловсруулагч байгууллагын хувьд бол шийдвэр гаргаад үүнийг хамгийн үр дүнтэй байдлаар хэрэгжүүлэх нь чухал юм байна л гэж ойлгох байх шүү дээ. Одоо нөгөө хийж байгаа ажилтай холбоотой янз бүрийн баримтлагдаг зарчмууд бол байна л да. Одоо жишээлх юм бол Төв банкны хараат ус байдал гэдэг зүйл байнга дандаа нэг номерт тавьж идэг учраас хэлж байгаа үг за тэгээд одоо юу гэдэг юм хийж байгаа мэдгдэл эсвэл Монгол банкны ерөнхийлөгчийн амнаас гарч байгаа үг тэр болгон өөрөө цаана тооцоо судалгаатай хараат усаар ингэж бол хилэгдэж байх ёстой гэх тийм ажлын бол шаардлага бол байна. Нөгөө талаасаа яг нөгөө миний ингээд нөгөө өөрийнхөө багт ажиллаж байгаа тэр залуучуудтай нэг хэлдэг зүйл бол юу гэхээр ер нь бол ингээд бид энэ хүмүүс бол та нар бол үнд зүйл бүтээж байгаа хүмүүс шүү гэж би бол хэлэх дуртай. Тэгэхээр зэрэг энэ ямар нөгөө value бий болгож байгаа. Энэ бол тэгэхээр зэрэг тэр үнд зүйл гэдэг зүйл чинь бол тэр value гэдэг зүйл чинь яг ингээд харахад бол хүний нүдэнд бол харагдахгүй. Бид нар бол барилгачин биш. Бид нар бол уурхаачин биш. Тэгэхээр зэрэг ингээд яг бодтойгоор ингэж бий болдоггүй, хүний нүдэнд харагддаггүй. Тэгэхээр зэрэг тэгтээ цаана нөгөөх нь юугаар илэрдэггүй гэхээр зэрэг тэр хийж байгаа тооцоо судалгааны чанар. За дээрэс нь энэ институцийг ингэж хөгжүүлж байгаа байдал тэгээд тэр нь эцэстээ нэгчин захирлыг хэлдэг шиг бичсэн нэг өгүүлбэр нэг танилцуулга тэр болгон ч нөрөө ирээдүйд гарах гэж байгаа ойрын хугацаанд гарах гэж байгаа шийдвэрийн ямар нэгэн үндэслэл болж идэг. Тэгэхээр зэрэг тэр бол өөрөө цаана нөгөө ийм том хэмжээний үнцнийг бол бүтээж байгаа. Тэгэхээр зэрэг энэ байгууллагад ажиллаж байхдаа энэ одоо чухал албан тушаал чухал байгууллагад ажиллаж байгаагийнхаа хувьд ямар үнцнийг энэ байгууллагад бүтээх вэ гэдгийг бол байнга бодож явах хэрэгтэй. Тэгэхээр тэр бүтээж байгаа үнцэн гэдэг бол энэ байгууллагт биш энэ улсад бүтээж байгаа үнцэн хүний нүдэнд харагдахгүй ч гэсэн гэж бол тэгээд тэр нь дандаа ингээд хэрвээ чи ямар нэгэн үнцэн бүтээж байгаа бол тэр дараагийн чиний ажлыг авч байгаа хүн чинь дахиад тэр чин шат ахиулж ингэж одоо дараагийн уламжлалт дэвшлүүлнэ. Тэгэхээр зэрэг энэ бүхний цаана нөгөө хилээд байгаа бас нэг Солонгогийн түрүүний асуудаг зарчим гэх нь ч одоо хаашийн зүгээр өөртөө ч барьдаг, бусдад ч шилдэг хийж байгаа ажил дээрээ ямар нэгэн байдлаар хийж хариуцж байгаа юм шат ахиул гэж хэлдэг. Нэг шат ахиул, step up гэж ярьдаг шүү дээ. Тийм нэг хий. Хэрвээ чи тэгж ямар нэг юмыг шат ахиулж чадахгүй юм бол чиний дараагийн хүн чинь яг чиний хийх ёстой байсан юмыг л хийнэ. Тэр хоёрын хооронд хэдэн жил алдахыг бол бид нар мэдэхгүй те. Тэгэхээр зэрэг ямар ч л байсан шат ахиул гэж бол хэлж байгаа. За мэдээж хэрэг нөгөө талаасаа одоо нэгэн захирлын хэлдгээр тэр шийдвэр гаргана гэдэг бол айгүй төвөгтэй асуудал. Ялангуяа Төв банкны хувьд бол дандаа нөгөө ирээдүйн нөхцөл байдлыг ирээдүйд ийм болж болзошгүй гэж үнэлээд өнөөдөр шийдвэр гаргаж байгаа учраас тэр айгүй төвөгтэй. Тэгэхээр зэрэг тэр бол маш их одоо олон талын мэдээлэл цуглуулад маш их тийм одоо юу гэдгийг жоохон стресстэй гэж хэлэх нь хаашийн тийм одоо төвөгтэй үйл явц ер нь бол тэгээд тэр болгонд л энэ Төв банкнд ажиллаж байгаа хүмүүс бол оролцож идэг гэдэг. Нэгэн захирал бүтээрийн нэрийг ялангуяа нэгэн захиралтай тийм мэдгүй байна. Намайг нэгэн захирлын нэрээр андуураад дандаа Батшин бүтээр ойлцсон нэртэй тэгээд Игчээг надад ярьцээд байдаг байхгүй. Тэгэхээр түрүү бас нэгэн захирал өөрийнхөө бас сонирхолтой. Та түрүү юм хэлчихсэн нөгөө. Яг би нөгөө баяр тоо захирлын дээр нэмэглэхэд нөгөө Төв банкны бие даасан хараат тус байдал гэж би бас энэ дээр нэлээд сүүлийн жилүүдэд бас энэ дээр нэлээд хэлж ярьж явсных бас тодорхой үр дүн болж байгаа. Яг би одоо бодоод тахна Төв банкны бие даасан хараат тус байдлын хамгийн том баталгаа нь ерөөдөө боловсон хүчин юм байна шүү дээ. Тэгэхээр чадвартай боловсон хүчинтэй байх нь л ер нь Төв банкны өөрийнх нь яг энэ бие даасан хараат тус байдлын хамгийн том баталгаа юм байна гэдэг. Тэгээ энэ чиглэлээр ч гэсэн Монгол банк ерөнхийдөө одоо Монгол улстай л ер нь хамгийн сайн гэгдэж байгаа л залуучуудыг л ажилд авахыг зорддог. Тэгээд энэ чиглэлдээ ч гэсэн ер нь тууштай байх шаардлагатай юм байна. Монгол банкнд ажиллаж байгаа хүмүүсээ ч гэсэн ер нь
байнга сургаж одоо мэргэжлийн дэвшлүүд боловсруулж байх нь ер нь манай одоо энэ яг бие тасаа тусуудлаа хамгаалаад бодлогын зөв шийдвэр гаргахад хамгийн хэрэгтэй зүйл юм байна гэж боддог. Сургуульд бас манай Монгол банкныхан өөрснөө бол үнэхээр мундаг залуучууд их байдаг. Тэгээ гадагшаа их сургуульд явдаг. Хоёр бол хоёулаа Австрали руу бас магистра хийсэн байгаа тий. Баярдаа зөвхөн хоёрт магистр бас тийж хийж байлаа. Сурж явах процесст эргүүлээд Монгол банк арах. Тэгээ сурж ирснийхэн дараа бас нөхцөл байдал ямар хөө ингэж эргүүлээд хоёр нүдээр арах. Өөр үнцгэр хүн хардсан шүү дээ. Сурж явах процесс чинь мэдээж ажилласаа хүндэрсэн. Гэтээ эргүүлж харамаатай. Энэ дээр ингэдэг байсан юм байна шүү дээ. Ингэхэн зүйтэй мэн гэж бодох тийм тохиол гарч ирсэн үү? Яг би энд нөө бакалавр магистр хоёрыг хоёулангийн энд нэг одоо экономиксоор хийсэн байхгүй эдийн засгийн онолоор. Тэгээд энд 5 жил ажиллаад явлаа. Тийм нэг 5 жил ажиллаад 5-6 жил ажиллаж явсан. Тэгээд тэнд очиж сурахдаа болохоор би нөө санхүүгээр сурахгүй юу? Master of Finance гэдэг юмар. Тэгсэн чинь надад бол юу тэгээд буцаж хурж ирээд эргээд ажилласан. Буцаад эргээд ажиллахад тухайн үед нэг мөнгөний бодлогын зөвлөл гэдэг зүйл шинээр зулж яргал ерөнхийлөгч ингээд байгуулад тэнд мөнгөний бодлогын шийдвэрийг тэр зөвлөл бол ерөнхийлөгч энэ шийдвэр гаргахад ингээд зөвлөдөг юм байгуулга яг анх удаа ингээд бий болгож ирсэн үйл дээ. Тэгээд тэнд тэр зөвлөл дээр мөнгөний бодлогын асуудлыг хэлцээд маш их одоо тийм одоо ойлгомжгүй асуудлууд хүмүүсийн хооронд байсан байхгүй. Тэр нь юу байсан бэ гэхээр зэрэг тэрийг бол би хараад тэр ойлгомжгүй асуудал нь байгаа гэдэг нь надад амар илэрхий. Яагаад ойлгомжгүй байгаа гэдэг нь бас илэрхий байсан. Яагаад тэгэхээр зэрэг нэг талд нь нөгөө цэвэр одоо economics background-тай хүмүүс яриад идэг, нэг талд нь нөгөө нэг finance background-тай хүмүүс яриад идэг. Тэр хоёр чинь яг ингээд хоёр өөр хэлтэй хүмүүс байгаа байхгүй юу? Тэр хоёр өөр хэлтэй гэдэг би тэнд очиод нөгөө санхүүгийн сургуутаа яг энэ хүмүүс чинь өөр хэлээр ярьдаг юм байна. Өөр үзүүлэлтээр юмыг хэмждэг юм байна. Өөр нүдээр харддаг юм байна гэдэг нөгөө мэдсэн. Тэгэхээр тэр бол надад маш их тийм давуу тал болсон нэг талаасаа хүмүүстэй ингээд ойлголцсон. Мэргэжлийн эдийн засгийн асуудлыг санхүүгийн зах зээл дээр ажиллаж байгаа хүмүүстэй ярилцаж ойлгоход айгүй тийм төхөн болж өгч байгаа. Хоёрдугаарт нь тэр санхүүгийн асуудлыг ингээд сурсны дараагаар тэр эдийн засгийн онолуудын цаана явж байгаа санхүүгийн асуудлууд нь юу юм бэ? Яагаад энэ чухал юм бэ? Аль нь илүү чухал юм? Аль нь эсвэл 3 дугаар ирэн битийн гэдг нь бол надад тийм ойлгомжтой болчихж байгаа. Тэгэхээр тэр их өгөөжтэй байсан миний тэр Австрал сурдаг бол. Би нөгөө Вердоос эхлэл хийсэнтэй санал нэг байна. Би чи ер нь нөгөө бакалавра санхүүгээр хийсэн. Тэгээ магистр болохоор нөгөө mineral economics тийм чиглэлээр хийсэн. Тэгээ ер нь миний нөгөө background өөрөө санхүү чиглэлтэй байхгүй. Тэгэхээр би Баярдаавс эхлэл хийж байгааг сайн ойлгож чинь. Би ч гэсэн одоо ч гэсэн нийтийн засгийн зарим Баярдаавс эхлэл яриад байгаа юм ойлгох юм уу гэдэг мэдж байгаа юм шиг толгойд таана бол юу юм болтоо гэж бодлоо. Зөвл ярьж байна гэж. Ойлгохгүй болохоор шүү тэгээд. Тэгэл явчихсан. Эдийн засгт ялч өөрсдөө хэлгээр яриад байдаг. Сургалт орж байхдаа айл болох энгийн үг хэлийг ашиглаарай гэдэг. Сайн нөгөө баярдаа захирлаа шүү дээ. Одоо нөгөө хүмүүс анх төгсөөд ажилд орохтой мэрэгжилтэн байдаг. Одоо нэг тий альбан бичгийн нэг одоо параграф зөв чадхааргүй. Тий одоо би гэсэн анх банкнд одоо ингэ ажил орж байхдаа сандаг байхгүй. Альбан бич хичээл өөрийнхөө амар бичээл өгөөл авсан чинь ингээд Улаанбаатар тохой манай хэлцэн цахилгаан Монгол агентаас ажиллаж исэн. Нөгөө хин шалгалт ажил сандаа сөрийн захирлаад одоо тийм улаан хэрэм болгоод өгөө. Тэгээ би баг ингээ аваад готраад баг ойлгох нь холгүй болж исэн. Тэгэхээр одоо нөгөө шинэ үе гэж яриад байгаа штэ 2000 оноос хойш үеийн хүүхдүүд. Тэнгүүд тойрч одоо л яг шинээр ажилд орж ирж байгаа хүүхдүүд бол яг тэр үеийн хүүхдүүд орж ирнэ. Тэнгүүд хоёрыг орж явах үед бол дээд үеийн маань одоо ингээ дахигчнаад бас байсантай. Тэгэхээр энэ хоёрын хооронд одоо хамтарч ажиллахад ямар байна? Шинэ үеийн хүүхдүүд маань ямар байна да. Арай өөр бах тий. Өөр байх тий. Сэтгэлгээ хүлээж авах чадраа бас арай. Сүүлд нэг Facebook дээр нэг пост явьжсэн чинь шинэ ажилтнаа хуралдаа орё гэсэн чинь өнөөдөр миний аймаа өдөр байна. Маргаа дараагийн хуралдаа орё төгөөгээ гар авчлаа гэдэг шиг тий. Тиймэрхүү тохиолдсон юм байна. Манайх ч бас нөгөө нэлээд олон давхар өндөр шалгуураар шалгуулж авдаг учраас тэр юунууд бол харьцан гайгүй. Тэгээд манайх ч ингээд нийт Монгол банкаа ингээ хараад үзэхээр их олон хүнтэй юм шиг мөртөө бас яг гол газрууд нь бол бас харьцан цөөхөн хүнтэй. Тэгэхээр тэр цөөхөн хүмүүс нь хийсэн ажилтаа яг түрүүн үр дүнтэй хийж байгаа юм болгоноор нааш тахиулж явахгүй бол бидний ажил уусаа урагшлахгүй. Тэгэхээр энэ ч утгаараа хүмүүсээ бас нэлээд сайн шалгаруулж авдаг. Тэгэхээр одооны залуучууд улам л ерөнхийдөө мундаг л болоод байгаа шүү би зүгээр тэгж харж байна. Улам л энэ нөгөө юм харж байгаа цар хүрээнд өргөн хүрээнд юм хардаг. Юмыг олон талаас нь хардаг бас их мундаг хэрсүү болсон юм л гэж хардаг шүү дээ. Тийм надад ч ихсэд одоо тийг санагдаад байгаа. Сүүлд авсан ингээд залуучуудыг харахаар юмыг хурдан сурч байна. Юм сурахтаа их хурдан болсон байна.
За заримдаа бол малтитаскинг чадвар нь бол бүр илүү мундаг болсон байна. За мэдээж хэрэг бас өөрийн гэсэн нэг тийм юутай орон зайтай байхыг хүсдэг. За тэгээд бас нэг харилцааны нэг арай нэг тийм өөр бас нэг хэв маягийг бас ингээд хүсдэг. Тэр тийм зүйлүүд бол ажиглагдж байгаа. Тэгвэл ер нь бол нөгөө инженерийн захирлын хэлдэг шиг маш олон шалгуур одоо нөгөө нэгсэндээ бичгийн шалгалтнаас гадна аман одоо нөгөө ярилцлаганд орох явцад бол маш олон асуултууд бол тэр хүн бол шалгагдаж ингэж тэнцэж байгаа. Тэгэхээр зэрэг тэр дунд тэр шалгуурыг ингээд даваад ороод ирсэн дараагаар бол тийм гинтийн гоцгоод эмонууд бол илэрх нь гайгүй. Тэгээд нөгөө Төв банкнд одоо ажиллаж байгаа ингээд хүмүүс чинь өөрсдөө өмнөх үеэсээ ингээд нөгөө тэр калчрыг өөр дээрээ суулгацсан тийм хүмүүс байгаа. Тэгээд тэр калчр бол ингээд үеэс үейлөө ингээд хоош нөгөө тэр калчр бол ингээд суугаал явж байгаа шүү дээ. Тэр үйл явц ингээд тасралтгүй явж байгаа. Магадгүй тэр нь ингээд тэр хүмүүс ингээд хүрээлээд авч байгаа хоёр. Бас дээрэс нь Төв банк чи өөрөө бас нөгөө айгүй тийм онлынхаа хувьд бол энэ консерватив институт шүү дээ. Тэгээд Төв банкнд ажиллаж байгаа Төв банкны одоо ялангуяа Төв банкны гаврнерыг бол юу гэж хэлдэг вэхээр ер нь бол хамгийн консерватив хүн гэж хэлдэг шүү дээ. Ер нь бол Төв банкны гавр бол хамгийн энэ консерватив хүн гэж ярьдаг. Тэр утгаараа ингээд Төв банкнд ажиллаж байгаа хүмүүс хийж байгаа ажлаасаа болд юм уу, юунаас болд юм. Ер нь их тийм хийж байгаа ажил тэгээд нөгөө ханд асуудал босч ирж байгаа асуудлууд нь дандаа улс орны хэмжээний эсвэл нэг бүхэл бүтэн нэг салбарын ийм асуудлууд ингэж босч ирж байгаа учраас ямиг харах өнцг нь ингээд нэг тийм өргөндөө болдог юм шиг надад санагдаад идэх юм. Мэргэжилтнүүд бүгдээрээ л тэгээд тэр нь магадгүй тэр хүнийг хүссэн хүсээгүй нэг тийм хүрээл одоо нэг юмд оруулаад тэгээд илүү тийм консерватив маягийн хүмүүсийг бас бий болгодог. Яг нь Төв банкнд ажиллаж байгаа бүх хүмүүс биш л дээ. Хийж байгаа ажлынхаа онцлогоос болоод тийм болж хувирдаг. Ер нь бол бүгдээ адилхан л юм шиг байна шүү дээ. Солонгоо Батчоо хийж байгаа бол нөгөө өнгөөр нөгөө сэтгэл зүйн тодорхой тест авсан чинь Монгол банкныхан дандаа тэгэхээр бүгдээ адилхан шиг үлээ. Төв банкны ялж байгаа макро төвшөнд юм яриад байдаг. Зохицуулагч тэгээд эргүүлээд банкны ч би өөрөө брокер дилер дээр харж байгаа. Юм микро төвшөнд хоёулаа ингэж бас жоохон мөргөлдөөд байдаг нэг тиймэрхүү зүйл. Тийм тэгтээ шүү дээ. Нөгөө газрынхаа онцлогоос чиг үүргээсээ хамаарат Төв банкны үүрэгч нь бол макро микро хоёр үүрэгтэй шүү дээ. Тэгээд микро үүрэг нь бол одоо юу гэдгийг нөгөө Төв банк юу хийдэг вэ гэдэг асуулт руу эргээд жоох орох юм бол нөгөө Төв банк чинь нэг талаасаа банкуудын банк байхгүй. Иргэд аж ахуйн нэгжүүд банкнд мөнгө хадгалуулаад тэндээсээ зээл авч харилцдаг бол банкуд одоо нөөц мөнгөө Төв банкнд хадгалуулаад хэрэгтэй үедээ Төв банкнаас богино хугацааныхаа зээлийг авдаг ийм банкуудын банк гэсэн үүрэгтэй. Тэгэхээр зэрэг тэр нь бол одоо нөгөө микро үүрэг нь болчихж байгаа юм тийм. Хоёрдугаарт нь сүүлийн үед Төв банкуд бас юу л их анхаарал хандуулж байна гэхээр зэрэг төлбөр тооцооны систем лөө бол маш их ингэж орж одоо тэр технологийн дэвшлиг хийж өгөх, тэрийг зохицуулах, за нөгөө финтекүүдийн асуудал гарч ирж байна. За дээрэс нь одоо бүр нөгөө олон нийтийн санхүүгийн боловсрол руу ч ингээд Төв банкуд маш их ингэж анхаарж байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө микро үүрэг функцүүд нь бас их юм хүчтэй ажиллаж байна гэсэн. Банкуудын банк байна гэдэг чинь цаана банкуудын үйл ажиллагаан дээр нэгж банкн дээр очиж хэн шалгалт хийдэг, үйл ажиллагааг нь зохицуулдаг, хязгаарлалтуудыг тавьдаг, суллахын сулдаг нөгөө тэр микро үйл ажиллагаа бас явж байгаа. Тэгээд банкны хэн шалгагч өөрөө банкн дээр очиод тухайн нэг зээлийн чанарыг ингээд наривчлаад үзэж гин гэдэг бол А гэдэг компани эсвэл одоо А гэдэг иргэний зээлийн мэдээллийг авч үзэж байгаа. Тэгэхээр бас их сонирн. Тий. Юансын болохлаа тийм л дээ. Солонгоо үргэлжлүүлж асуулт байна уу? Надад жоохон байж асууна энэ. Шууд асуулт. Хүн Бүгд тийг асуулт гал үлээгээд байна. Яриад байгаа учраас жоохон байж байгаад асууна. Яг манай нөгөө Төв банкнаас түрүү баярдаас хэлж байна. Санхүүгийн боловсролын үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ зорилго нь бол одоо иргэд олон нийтэд санхүүгийн боловсрол бол ядаж мөнгө зүйдэр туцаачлаад хуримтлал зүй хийх, хуримтлаас гадна бас одоо сүүлийн үед манай хөрөнгө оруулалтын салбар бол бас их хүмүүсийн анхаарлыг татдаг ийм салбар болцсон. Тэгэхээр үүн дээрс мэдээлэл өгөх энэ ажлууд явж байна. Одоо банкуд бол эргүүлээд одоо хувьцаат компани болцсон өөрөө бас энэ дэр нөлөөлж илдэг. Тэгээд санхүүгийн боловсролын чиглэлээр бидний орж байгаа сургалт бол маш олон түвшинд явж байгаа л да.
10 жилийн хүүхдүүд оюутан орон нутгийн иргэдэхэд манай захирлууд бол яг энэ үйл ажиллагаан дээр нэлээд идэвхтэй оролцдог те. Нөгөө санхүүгийн боловсролын үйл ажиллагаа маань одоо Төв банкны үйл ажиллагаа тайлбарлах энэ нэрвэлээд эдийн засгийн ойлголт өгөх гэдэг юм л да. Тэнгүүд иргэдэд нөгөө эдийн засгийн ойлголт өгөхлөөр ямар асуудал жишээлх юм бол мөнгөний бодлогын газар дээр ойлголтын зөрүү гарна шүү дээ. Иргэдэд нэг мэдээлэл өгнө, өөх нь ойлгохгүй бах. Ядаж мөнгөний бодлогын хорооны хурал дээр мөнгөний бодлогын шийдрийг танилцах хэвлэлийн хурал дээр оролцож байгаа сэтгүүлчид энийг асуучвал зүгээр гэж бодох ч юм эсвэл нөөцийн өдрийн санхүүгийн зохицол дээр одоо өөр асуудлууд ч байгаа шүү дээ. Тэрүүний энэ талаас нь ойлгочвол зүгээр шүү дээ. Уулна гэж бодох зүйл байдаг. Яг уу за эхнийх нь бол нөгөө инфляц гэдэг Төв банкны зорилт гэдээ ярихаар зэрэг зөвхөн инфляц гэж ойлгодог. Инфляцийн цаана бол эдийн засгийн доктортой өсөлтийн асуудал байнга цаана ярьж идэг. Хэдийгээр Төв банк өөрийнхөө зорилтыг эдийн засгийн өсөлт гэж ярихгүй ч байгаа ч гэсэн инфляцийн доктортой урт хугацааны инфляцийг доктортой түвшинд барина гэдэг бол макро эдийн засгийн доктортой байдлыг хангаж байна. Эдийн засгийн өсөлтийг доктортой байна гэдэг агуулга цаана яригч идэг гэдгийг бол хэлье. За хоёрдугаарт нь яг зүгээр бүр нөгөө микро иргэдийн санхүүгийн боловсрол гэдэг агуулгаас нь бол Монгол улс бол нөгөө санхүүгийн хүртээмж гэдэг зүйлээр бол дэлхийд бол маш өндөр түвшинд явж байгаа. Энэ бол манай банкуудын одоо банкны салбарын хөгжил ямар одоо өндөр түвшинд яваад ямар үр дүнтэй байгаа вэ гэдгийг илэрхийлж байгаа. Тэгэхээр зэрэг энэний цаана одоо зарим улс орнууд бол яаж тухайн тэр хол нийслэлээсээ хол амьдарч байгаа иргэндээ банкны данстай болох уу гэдэг тухай ярьж шít. Гэтэл манайх бол эсрэгээрээ бүх хүн данстай болсон. Хүүхэд, хөгшөд бүгд данстай. Тэгээд дээрэс нь баг бүх хүн зээл авах болцоотой болсон. Тэгээд зээл авахдаа алс хол байсан ч гэсэн цахимаар өргөдлөө өгөө зээл авч болцоотой. Ийм хүртээмжтэй санхүүгийн зах зээлтэй банкны салбартаа болцсон улс واخгүй манайх. Тэгэхээр энэ орчин дунд хувь хүний өөрийнх нь санхүүгийн удирдлага, өрхийн санхүүгийн удирдлага гэдэг зүйл маш чухал болж байгаа. Хэрвээ энийг зөв удирдах чадахгүй бол нөгөө талд нь өрийн дарамтанд орох юм эрсдэл байгаа. Бас нэг ийм давуу талын сул тал гэж бас яригдж байна. Тэгэхээр энийг одоо тийм эрсдэл рүү аваачихгүй байхын тулд өрхийн санхүүгийн удирдлага, хувийн санхүүгийн удирдлага, хэрэглээний хэмжээ тэр юмыг ингээд маш одоо сайжруулж, одоо ойлголтыг сайжруулахаас өөр аргагүй болж байгаа. Тухайлах юм бол одоо юу гэдэг нь зээл гэдэг зүйл чинь ирээдүйн орлогоо барьцаалаад, ирээдүйн цалингаа барьцаалаад, ирээдүйн тэтгэврээ барьцаалаад өнөөдөр мөнгө олж аваад тэр мөнгөөрөө өнөөдөр юм худалдаж авч өнөөдрийнхээ хэрэглээг хангаж байгаа ийм үйл явц шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ өөрөө хэдийгээр банк наан шалгуур тавьж байгаа ч гэсэн банкны шалгуураас тойроод хувь хүнээс өөр эсвэл зохицуултгүй санхүүгийн байгууллагаас бас дахиад зээл авах болцоонд нээлттэй ингээд болчиход байгаа. Тэгэхээр энэ нэг талаасаа юм зээл гэдэг ийм сайхан одоо зүйлийг хэтрүүлж хэрэглэх юм бол таны ирээдүйн өдөр тутмын амьдрал өөрөө санхүүгийн маш хүнд дарамтанд орно. Өдөр тутмын амьдрал хүнд дарамтанд орно гэдэг нь өдөр тутмын хэрэгцээгээ, хүүхдийнхээ одоо хоол хүнсийг, өөрийнхөө хувцас сунрыг, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг, хүүхдийнхээ хувцас сунрыг, за тэгээд цаашаа үзэр үйлчилгээ, эрүүл мэндийн зардал, за заримдаа эцэг эхтэй одоо нөгөө хаяа өгж тусалдаг тэр мөнгө төгрөг, энэ бүх асуудал ингээд хойноосоо хүнд байдалд орох учраас өнөөдөр би хэрэглээнийхээ төвшинг зөв тодорхойлоод энэ тэрэндээ таарсан тэр зээлээ ингэж авч явахгүй бол эргээд ийм хүнд байдалд орж магадгүй гэсэн ийм асуудал гараад байгаа. Ер нь бусад энэ өндөр хөгжилтэй орнууд дээр ч гэсэн ийм хэрэглэгчийн өрийн дарамт, өрхийн өрийн дарамт энэ гэсэн асуудлууд их яригддаг. Тэгэхээр зэрэг нэгэнт бусад улсууд тэгж алдаад байгаа юм чинь тэрнээс нь сураад өнөөдөр бид нэр анхаарч явах хэрэгтэй л гэж бодож байна. Таны юмыг одоо үйл ажиллагаа явуулж байгаа Төв банкны үйл ажиллагаа одоо буруу ойлгох ч юм уу, энийг энэ талаас нь харчвал санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа ч юм уу те ипотектэй ч юм уу бүр яригддаг асуудлууд эдэн штэ те. Одоо нөгөө зүгээр мэрэгжлийн ажлын ус зүгээр инженеэр ярихаас те. Яг уу зүгээр одоо миний өдөр тутмын ажил дээр их тохиолдог зүйл нөгөө ипотекийн 6% дээр баг авсан зээлтэйгээ адилхан хэмжээний хүү төлж гин гэдэг асуудал байдаг шүү дээ ер нь. Тэгэхээр мөнгө чи өөрөө ерөнхийдөө л үнцэнтэй зүйл шүү дээ. Тэгэхээр хүнээс энийг авч ашиглаж байвал энийхэн төлбөрийг төлөх хэрэгтэй. Зүгээр манайхны дунд одоо нөгөө яг хүмүүс ерөнхийдөө энийг сайн мэдчихэл байгаа бах. Гэхдээ ямар зорилгоор энийг ингэж гаргаж тавьдаг нь бас тодорхойгүй. Гэхдээ зүгээр манай дээр нөгөө хүмүүс яг ингээ өдөр тутмынхаа юм дээр нэг анзаардгүй юм нөгөө opportunity cost гэдэг юм бас яг сүүлийн үед нөгөө янз бүрийн хэрэг дээр л яриад байгаа болохос яг жинкнээсээ opportunity cost гэж одоо нөгөө манайх чалдагдсан боломж гэж хэлдэг. Тэрнийхээ өртгийг манайхан бас яг хэр сайн тооцож чаддгийг. Тэн дээр ерөнхийдөө санхүүгийн боловсролтоос нэргэд нь сайн ойлгуулах хэрэгтэй юм шиг байна. Ер нь л хүний гаргаж байгаа бүх юм чинь цаана нөгөө талд нэг боломжоо бас сонголтын юм чинь. Тэгэхээр нэг юм сонгоход нөгөө сонголтын дээр нь ямар боломж алж байгаа гэдэг баян тооцож явах хэрэгтэй. Хоёрдугаарт нь яг одоо манайхны хувьд нэг дутмаг байдаг зүйл нь
бүх энэ нөгөө санхүүгийн харилцаа юмнууд чинь бол ерөнхийдөө гэрэл гэсэн үг шүү дээ. Өөрөө сонголтоороо гэрээний харилцаанд орж байгаа бол энийхээ юуг яг яс шаанд биелүүлэх шаардлагатай. Манай улсын хувьд одоо хамгийн том дутагдaltaй байгаа зүйл нь яг энэ банкн дээр ч гарч ийн бүх төрлийн санхүүгийн харилцаанд гараад байгаа зүйл нь энэ нөгөө гэрээний одоо нөгөө үүргийн хангалт гэдэг юм уу биелэл маш дутуу байгаа. Тэгэхээр энэс болоод энэ гарч байгаа үр дагавар нь маш өндөр байгаа. Бид нэр энэ зээлэн хүүгээд яриад байгаа ч гэсэн цаанаа энэ дээр энэс бас тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа. Тэгэхээр манай зүгээс ерөнхийдөө бас нэг анхаарах зүйл нь энэ нөгөө санхүүгийн харилцаанд л орж байгаа үүрэг хүлээж байгаа. Энэ үүргээ заавал биелүүлэх ёстой гэдгийг л одоо бүр хүүхдийг багаас нь ахуулаад энийг сурах ёстой юм шиг. Японыг харахад тэгдэг л шүү дээ. Япон бол бүр багаас нэг тим юу байдэн штэ. Би нэг санхүүд нөгөө 3 жил багшилж байгаа хугацаанд гансүл багш дээр нэг ном бичсэн байхгүй микро эдийн засгийн үндэс, макро эдийн засгийн үндэс гээд тэгээд тэр номны өмнөх үгийг бичиж яхад нэг тим одоо би нөгөө хэлсэн хүнийг нэрийг нь мартчихжээ нэг алдартай хүний хэлсэн үг гэсэн байхгүй. Хүн гэдэг бол хэрэгцээндээ дарлуулж явдаг үлийн лайтай амьтан гэж нэг тийм үг байсан баг. Тэрүүгээр тэр номны өмнөх үг дээр бичижсэн. Тэгэхээр тэр нөгөө хэрэгцээ гэдэг юм чинь өөрөө хязгааргүй. Хэрэгцээ бол хязгааргүй. Тэгэхээр зэрэг тэр хэрэгцээг ямар төвшний одоо хэрэглээ болгох уу гэдэг нь хүний шийдвэр байгаа байхгүй. Одоо унааны хэрэгцээ нөгөө санхүүгийн боловсрол гэдэг талаас нь ярих гэдэг шүү дээ. Тэгэхээр хүний одоо унааны хэрэгцээ гэх юм бол ингээд морин тэрэг, тэгэл мотоцикл, мопед, дээшээ ингээд 4 дугуйтай машин, тэгэл бүр хувийн онгоц гэж явах нь шүү дээ. Тэр дундаас бол энэ бол зүгээр хүний унааны хэрэгцээ байгаа байхгүй. Энэ дундаас бусад одоо би тэр зөвхөн унааны хэрэгцээ гэдэг бол миний нэг л хэрэгцээ. Хоол хүнс, хувцас хунар, үзүр үйлчилгээ, хүүхдийн сургалтын төлбөр, эрүүл мэнд нөгөө талд нь бусад хэрэгцээнүүд байна. Тэгэхээр зэрэг тэр бусад хэрэгцээнүүдээс сүргээр нөлөөлөхгүй тэр унааны хэрэгцээг ямар түвшинд нь барих уу гэдэг нь тэр хэрэглээний асуудал, зохистой хэрэглээний асуудал гараад ирж байгаа. Тэгэхээр зэрэг тэр зохистой хэрэглээнийхээ түвшинг тодорхойлох нь одоо тэр хэрэгцээ гэдэг юмдаа дарагдаж явдаг үлийн лайтай амьтан өөрөө стресстэлэхгүй байх одоо нэг юу юм шиг байна. Түрүү нөгөө инхчин сарлагсан штэ алдагдсан боломж гээд тэ тэгэхээр та ингээд одоо Монгол банкнд 20 жил ажилласан. Тэгэхээр энэ хугацаанд одоо магадгүй багада би дуучин болох гэсэн юм шиг тийм үү те. Им харамсдаг. Эсвэл одоо тийм өөр юм байна уу? Монгол банкнд ажиллаж суултал тийм одоо Яг мэдээж л байх шүү дээ. та юу болох гэж хэлсэн бэ? Дуулчин бол болж чадахгүй. Өөр одоо яг уу яг одоо зүгээр нөгөө наснаасаа ч юм уу яадгийн бид хийж байгаа ажил бас 2-5 захиал ерөнхийдөө хийгээд хэлж шиг болоо бид нөгөө карт баригдаж нүдэнд үзэгдэхгүй чиглэлийн юм хийдэг хүмүүс гэх. Тэгэхээр одоо зүгээр нэг бодоод байгаа юм гараараа юм өөрийнхөө гараараа юм хийж бүтээдэг ажил бас гоё ч юм уу сүулдэ бүр болохгүй мод тарьдаг ч гэх шүү. зөв шүү дээ. Мод тарьдаг. Тиймэрхүү л юм байна бодож байна. За ерөнхийдөө манай эрсдлэгийн цаг дуус өндөрлж байна. Болох гэж байна. Тэгэхээр манай хоёр оролцогч Содонгоч бас тодруулж ярих асууж амжаагүй альсгүй ярих зүйл ах юм бол хэлж болно. Тийм зүйл байгаа. За миний хувьд яг ямар ч үсэн энэ подкастт оруулсанд баярлалаа. Тэгээд бас яг сайн жоохон бэлтгэл муутай орж ирээд тулгамдаад сайн гүйцэд ярьж чадаагүй баг. Зүгээр цаашдаа ер нь энийг тогтмол хийгээд зөвхөн Монгол банк шийдэлгүй бас банкны салбарынхаа оролцуулаад залуучуудыг бас нэлийн өргөөрөнд оролцуулаад явуулах гэсэн төлөвтэй байна. Харин тэгэж бодчих. Тэгэхээр энэ амжилт хүсье. Баярлалаа. За юуны манай Бочингийн нөгөө бас зохион байгуулад байгаа подкаст бол айгүй тийм гоё санагддаг. Би хэд хэдэн подкастыг үзчихсэн манай залуучууд хамт тогтлоод ингээд ярилцаад нээлттэй ярилцаад явдаг. Дээрээс нь өнөөдөр манай Солонгоо маань хурж ирээд ингээд зочин бодлогч болсон их баярлалаа. Тэгээ би тэрийг хурж оролцуулсанд баярлалаа. Нөгөө талаас энэ жил 1924 онд Монгол банк гэдэг байгууллагынхаа хувьд энэ яг нэртэй байгууллагынхаа хувьд байгуулагдаад ийм 100 жилийн оны энэ жил тохиож байгаа. Тэгээд энэ нь бол нөгөө Монгол улсад ер нь банкны институт, банк гэдэг институт ерөөсөө бий болсон анхны ийм тохиолдол байгаа. Гэхдээ бид нар нөгөө 100 жил гээд ингээд яриад байгаа боловч Монгол улсын нөгөө түүхийг эргээд харах юм бол бид нар чинь дэлхийд анх удаага цаасан мөнгөлгөнд гаргаж ирсэн ийм мундаг түүхтэй үндэстэн хувлын хааны үед. Тэгэхээр энэ утгаараа бол бидний нөгөө банкны тэр үйл ажиллагаа төлбөр тооцоо мөнгөнд тэмдэгтгүүлгэнд гарах гэдгээс эхлэх юм бол бид нар 800 гаруй жилийн өмнөөс энэ төв банкны үйл ажиллагаа Монгол улсад бол ингээд монголчуудын дунд эхэлж исэн байна гэж бол ойлгох нь зүйтэй. Зүгээр энэ жилийн 100 жил бол банк гэдэг институцийнхаа хувьд ингэж үүсээд 100 жил бас хэлбэрт ороод 100 жил болж байгаа юм байна гэж харж болно. Тэгэхээр энэ утгаар нь харах юм бол бид нар зүгээр энэ банк гэд одоо 800 жилийн түүх ярих юм бол яг дэлхийд дээр хүмүүс нөгөө юу ярьдаг шүү дээ.
гүйлгэнд ингээд мөнгө гаргаад ингэсэн тохиолдолд Египтийн үе рүү очно энэ төр гэж ярьдаг. За хэрэг нөгөө банк гэдэг одоо хэлбэршилтэй юм институт байгуулагдсан үе гэх юм бол 17 дугаар зуун. За анх бол нөгөө 1609 оны Bank of Amsterdam, тэгээ хойноос нь 1668 он Шведэд банк, тэгээ өнөөдрийн Шведийн төв банк. За Английн төв банк 1600 одоо 98 94 ч лөө те. Тэгээд хойноос нь Швейцарын банк, за Францын банк 1800 он. Тэгээд тэрний дараа гэхэд л одоо баг манай Монгол банкны энэ 100 гэдэг зүйл 1920 он руу орох баг. Жишээлх юм бол Хятадын төв банк, дээрэс нь Орос гэл Финляндийн төв банк ч гэдэг юм. Эдгээр чинь ингээл 1920 дугаар зууны эхний хагас 1930-ад он, дээрэс нь 40-од 48 40-од оны сүүл, за бүр 70-ад оны ихэнх энтер гэж болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ утгаараа бидний 100 жил бол бас их тийм том тэгээд одоо дэлхийд бас төв банкуудын түвхэнд бол нэлээд дээгүүр жагсахаар юм тохиож байгаа. Тэгэхээр ингээд бүх одоо банкны салбарт ажиллаж байгаа хүмүүстэй бүгдэнд нь одоо энэ 100 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд энэ Монгол улсын эдийн засгийн хөгжилд манай энэ санхүүгийн систем, банкны систем бол байнга л одоо байнга тэр эдийн засгийн хөгжлийн өсөлтийн тулгуур нь болж идэг. Хэдийгээр нэг олон янзаар шүүмжлүүлдэг ч гэсэн тэр бүх өсөлтийн, хөрөнгө оруулалтын, хэрэглээний их үүсвэр тэр зээл зүйл юмыг бол энэ санхүүгийн систем, банкны систем л гаргаж байгаа. Хүний мөнгийг бас тэнд найдвартай хадгалж өсгөж үржүүлж байгаа. Тэгэхээр зэрэг ийм одоо мундаг том салбар байгаа. Монголын их том эдийн засгийн салбар. Тэгээд энэ салбарт ажиллаж байгаа бүх хүмүүст энэ салбарын харилцагч нарт бүгдээрэнд баярын мэнд. За яста гоё үгэлээ баярлалаа. Таагаад бас баярын төргийа. Тэгээд өнөөдрийн подкаст энэ дүрээд өндөрлж байна. Баярлалаа. Захирал инженер захирал Солонгот таагууртай баярлалаа. Тэгээд дараагийн подкастаараа хэдүүлээ дахиж уулзцгаа. Энэ хүрээнд дахиж төв банкны ажилтнууд юм эсвэл банкны секторын ажилтнуудын одоо юу хийдэг вэ гэдэг талаар дахиж ярих болно. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.